миний бодлоор л надад эмэгтэйчүүдийн нөхөрлөл бол эрэгтэй хүнийхээс илүү гой гүнзгий гэдэг юм шиг санагддаг. Одоо хүмүүс эмэгтэйчүүд нөхөрлж чаддгүй жинхэнэ ирчүүд чиг нөхөртөг гэхээр надад бол харин ч эсэргээрээ эмэгтэй хүмүүс илүү нөгөө нэг гүнзгий найзалтай юм шиг санагддаг байхгүй. Эрэгтэй хүмүүс бол яг ингээл хань болоод ер нь л эрэгтэй хүмүүс чинь өөрсдөө ингээд нөх хүнд ингээд сэтгэлээ ингээд нээдгүй. Ер нь ингээд найзуудтай ингээд сэтгэлээ нээгээл уйлал тий ингээд нөгөө юмаа гаргадаг эрэгтэй хүн гэж баг байхгүй шүү дээ тий. Тэг хөнгөд эмэгтэй хүн болохоор ингээд бараг ингээд хань ижилтэй ярьдаг юм, аав ээжтэй ярьдаг юм ингээд найзуудтай л ярьдаг шүү дээ тий. Тэгжээч нөгөө бас энэ эмэгтэйчүүд маань нөгөө урт насалдаг болов гэж боддог. Одоо эрэгтэйчүүдээсээ нөгөө баян ингээд найзууд байгаад найзуудтай ингээд доторх ингээд юмаа уудлаад байдаг болохоор бас ингээд нэг савн ингээд юу юугаа багтаад дүүрэл биендээ нөлөөлөд ахааргүй. Манай ирчүүд ер нь ингээд нөгөө эмэгтэйчүүд шиг нөхрөлдөггүй болохоор айгу богино насалдаг гэж магадгүй би боддог. Тийм бахархлын нөхөрлөл айгу харагдаад идэхтэй ирчүүдээс нэг тийм жинхэнэ ирчүүдийн нөхөрлөлөөр нэг тийм бахархал амг шиг яагаад ч хамт яваад хүүхнүүдийн нөхөрлөл гэдэг юм нэг тийм нус нулимсан ингээд. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч өөрийгөө хайрлах ураатай Oxy брэнд.